Хай, хичээлдээ бай. Өнөөдөр манай санхүү нэгтлэн бодох бүртгэлийн лекц хичээлийн яг сүүлийн өдөр, яг сүүлийнх хичээл. Тэгээд энэ хичээл хаагдах юм. Энэ хичээл угаасаа 8-7 хоног орно гэсэн баггүй юу? Тэгээд яг өнөөдөр сүүлийн хичээл. Йоо би бүр амар баярлаад тах яагаад чи. Яагаад гэвэл энэ хичээл жоохон уйтгартайсан. Хотлоо надад жоохон хэцүү санагдаад төгсөн. Тэгээд гэхдээ дараа 7 хоногоос яг 9-7 хоногоос надад тэр дахиад өөр 2 хичээл нэмэгдээд орж ирж байгаа л дээ. Гэхдээ ямар ч гэсэн энэ хичээл хаагдчихад байгаад баярлж байна. Ер нь докторийн төвшөнд бол ямар нэгэн мэрэгжил яг онол болон тийм тооцооллын томьёоны тийм хичээл бол үзэхгүй. Ер нь бакалаврын төвшөнд бол суур онолуудаа үзэж штэ. Тэгээд магистрийн төвшөндөө болохоор тэрийг ариг үнзгэрүүлнэ. Тэгээд доктор болохоор судалгаатайгаа холбуулад судалгаа хийдэг болчтой. 2015年，有些研究者综合了2200个研究报告和发表的结果，其中超过90%的研究说明 ESG 行为与企业财务绩效有正相关关系。也有些研究者回归了40年的样本结果，他们结果是只有60%的研究认为 ESG 行为和财务绩效有存在正相关关系。同样，大多数研究完全依赖于分析档案年报数据，哪些合法的利益相关者活动支持 ESG 绩效。第二个是 ESG 绩效是否直接影响企业财务绩效。因此，我们提出的最后假设是漂流不会影响公司的财务业绩。 Баярлаа. Өнөөдөр танилцуулсан сэдэв маань компани ногоон менежмент болон санхүүгийн гүйцэтгэлд оролцогч талуудын хууль ёсны байдлын талаар үсэн. Үүн дээр болохоор нөгөө green washing буюу одоо байгаль орчинд холбогдох хурамч тайлгнал хэрхэн нөлөөлөх талаар байсан. За ямар ч гэсэн хичээл маань хаагдчихлаа. Ер нь дараа 7 хоногоос даалгавраа хураалгахад л болно. Өнөөдөр хичээлийн сүүлийн өдөр байсан болохоор багш хичээл тарсны дараа ангиараа хооллъё гэд хамтдаа хоолсон. Гэтэ би тэр үед бичлэг хийж чадаагүй. Бас эвгүй штий нэг бүүнөр байхад нь их бичлэг хийгээл царай. Гэтэ би ер нь гадуур бичлэг хийж явахдаа хаяндаа санаа зовоод идэв. Яг ингээд хүмүүсийг ингээ оруулаад нөгөө хүний яг ингээд нүүр мөрөнд оруулаад авчихаар жоохон санаа зовоод нэг болохгүй юм шиг санагддаг. Гэхдээ яг азар бас хятад байгаа болохоор тэр хүмүүсийг одоо бичсэн ч гэсэн хизээч одоо би фэйсбүүк дээр тавилаа гэхэд тэрийг мэддэг хүн гарч ирэхгүй шүү дээ. Тийм болохоор тэрнээс гайгүй. Гэхдээ Монголд ч юм уу ер нь гадуур бичлэг хийж явбал ингээд хажуугаар өнгөрөх хүнийг одоо санаадгүй биччихлээ гэхэд жоохон асуудал үүсэх байхаа. Гэхдээ ер нь явандаа тэрэндээ тохироод хууль нь гарч ирээд тэрийг бас хязгаарлаж байх. Тэрнтэйгээ давхцуулаад тэгээд хэлдэг програмууд гарч ирээд өөрөөс нь өөр хүний одоо царайг ингээд бүрсэлэгдэх ч юм уу. Тэгээд дагаа явчих байхаа. За тэр яг нөө ангийнхныхаа талаар ярихад за манай ангийн нэг 2 охин. Тэр 2 болохоор судалгааны хүрээлэнд ажилладаг. Тийм болохоор нэг угаасаа ингээд ангид амар сонио уур амьсгал үүсгэжээд идэгсэн байхгүй тэр 2 нэг тийм өрсөлдөөнж тэгээд тийм тэр 2-ын төвшин бол ялцчгүй бид нар оюутнуудаас илүү за тэр 2 жонголд нь ажиллаж байгаа юм чи. Тэгээд ийм өрсөлдөөнч юм уу бус ангийн хүүхдүүдийг бүгдийн амар юм сэргээгээд тэгээд нэг тиймэрдүү байдал үүсгээд идэгсэн. Би тэр 2 гэхдээ судалгааны хүрээлэнд ажилтгийг мэддэг өснөлтөө судлаач гэдэг. Тэгээд өмнө нь уг нь би харьцах гад жоохон найзлах гад ингээд яриамаар өвдөнгөө тайлаад амар юм хүйтэн хандаад идэгсэн байхгүй юу. Тэгээд тийм ингэж ганц 2 өгүүлбэрээр хариулгууд амар хурдан яваад өгдөг. Ер нь надтай гэлтгүй ер нь бусдтайгаа бүгдэнтэй жоохон тийм хүйтэн дуу харьцаад идэгин. Би ялцчгүй өөртөө нэг мундаг болохоор та нараар явах тийгээд тиймэрхүү харьцаа үзүүлээд идэг гэж боддог. Тэгээд тэр 2 бол ялцчгүй яг хичээл дээр амар сайн мэдээ. Аливаа судалгааг тайлбарлахдаа ингээд арга зүйг нь тайлбарлах, одоо судалгааны хэрэгслийг тайлбарлах зэрэгтэй бол бүр үнэхээр мундаг. Тэр 2-оос айгүй их юм сурсан. Багшаас сурсан байх гэдэг байхгүй юу? Хотлаатлаа. Харин багш ярихтаа болохоор багш өөрөө яг доктороос одоо энэ сургуультаа хамгаалж байсан. Тэг бүр амар олон жилийн өмнө цаг одоо манай багш энэ жил тэтгэврт гарч байгаа байхгүй юу? Тэгээд яг тэр үед нь болохоор бас докторийн төвшин докторыг сурч төгсөд харьцангуй гайгүй. Тэгээд одоо бол доктор шууд та нар бүр яаж төгснө гэл. За нөгөө хэд надаас бус хэд бол итгэлтэй өрсөлдөөнч чадандаа гэсэн итгэл дүрэн би нөгөө хүрх юмтай. Хүртөөч тэгсэн юмгүй болохоор айчж байгаа юм чам.
нэр би яаж төгснө багш хүртэл ингэж ярьж байхад гээд. Тэгэд өмнө нь манай сургууль докторийн оюутнууд заавал гадагш явж гадаадад 1 жил эсвэл 2 жилийн судалгаа хийчихэд эргэж ирдэг гэсэн. Тэгэд одоо сүүлийн үед болохоор болцсон гэсэн. Өмнө нь болохоор одоо жишээ нь Америк баруун руу яваад тэнд очиж судалгаа хийж одоо тэр төлбөрийн сургуулиас бас хөнгөлөө штэ. Тэгээд тэнцээ очиж судалгаа хийхдээ ингээд тэр нь давуу тал нь болоод ингээд илүү сайжраад ирдэг гэсэн гэж үздэг байсан. Одоо харин сүүлийн жилд ингээд гадагш явуулах заавал шаардлагатай биш гэж үздэг болсон. Тэр нь болохоор Хятадд гаднаас илүү өрсөлдөөн байна гэж үздэг болсон за бүр. Англи хэл дээр судалгаа бичиж судалгаа хийх нь Хятад хэл дээр хийхээс илүү амархан болсон гэж ярьдаг болсон. Гадаадд очисноор сайжрах биш илүү суларчаад ирээд байна гэдэг ойлголттой болсон гэсэн. Амир аз. За бай.